та бүгд саяны бичлэгийг үзсэн байхаа гэж найдаж байна. Саяхан Монголд сургуулийн орчин хүүхэд дээрсгэж буй энэхүү сэтгэл өвдгөн бичлэг цахим орчин тархаж олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Үүнийг үзэхэд хэн бүхэнд хүнд байсан байхаа гэж найдаж байна. Гэхдээ хамгийн аимшигт нь юу гэж энэ бол зөвхөн нэг л тохиолдол биш. Энэ явдал хаасайгүй болж байна. Сургууль бол сурч боловсрох, өсөж хөгжих, аюулгүй орчин байх ёстой хатал дэлхийд даяар сая сурагчдын хувьд өдөр тутмын айдас, сэтгэлийн шархны их усүр болж байна. Энэ ус хүч чадлын тэнцвэргүй байдал дээр тогтдог бие махбод хязамаар доромжлох, эсвэл цахим орчин дох төрөмгийн үйлдэл буюу сургуулийн дээрсгэтийн бодит байдал юм. Тиймээс энэхүү видеонд би сургуулийн дээрсгэт гэж юу вэ, мөн эндээс яаж гарах боломжтой вэ гэдэг тухай ярихыг хүслээ. Статистик мэдээллийг харахад төгшөр төрүүлж байна. ЮНЕСКОгийн мэдээлснээр эрхий даяар 3 сурагч тутмын нэг нь буюу 32% нь сүүлийн 1 сарын хугацаанд сургууль дээрээ үе тэнгийнхэндээ дор хаяж нэг удаа дээрсгүүлсэн байна. Түүнчлэн цахим дээрсгэд эрчимтэй өсөж эрхий даяар 10 хүүхэд тутмын 1-9% нөлөөлж байна. Эдгээр тасралтгүй хандлагын үр дагавар нь маш тодтой бөгөөд сургууль завсралтад ихсэх, сургуулийн амжилт буурах, улмаар хүнд хэлбэрийн төгшүүр, сэтгэл гутрал зэрэг сэтгцийн эрүүл мэндэд суурилын нөлөө үзүүлж байна. Гэхдээ бидний сая харсан шиг дээрсгэд яагаад гардаг вэ? Үүний шалтгаан нь маш нарийн түүхтэй. Ихэнхдээ дээрсгэгчид өөртөө итгэлгүй байдал, сэтгэлийн шарах, эсвэл гэр бүлийн хүнд хэцүү амьдралтайгаа тэмцэж байдаг бөгөөд хяналтаа тогтоосон мэд хуурмаг мэдрэмж авахын тулд төрөмгийцийг ашигладаг. Үе тэнгийнхний дарамтшаахад нийгмийн шатлалд ноёрхох хүсэл нь бас асар их үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн бусдыг ойлгох, инэрх сэтгэл дутмаг байх, зөрчилийг шийдвэрлэх чадвар сул заримдаа сургуулийн орчин энэ бүхнийг нүдэн анаад өнгөрөөдөг нь ийм хортой зан үйл цэцгэлэн хөгжих боломжийг олгодог. Тэгвэл бид үүнийг хэрхэн зогсоох вэ? Үүнийг шийдвэрлэхийн тулд нийгмийн хамтын хүчин чармайлт шаардлагатай. Хамгийн ихсээд боловсрол ба бусдыг ойлгох чадвар. Сургуулиуд хүүхдийг багаас нь бусдыг ойлгох, хүндлэх сэтгэл сургадаг хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх ёстой. Хоёрдугаарт нээлттэй харилцаа. Эцэг эх сургууль хүмүүжлэгчид хүүхдүүдээ ямар нэг бусдаас хамааралгүйгээр өөрийн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх аюулгүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт хамгийн чухал нь буюу гэрчүүдийн оролцоо. Сурагчдыг бие биенээ өмгөөлдөг, хамгаалдаг байх чадварт сургах нь маш чухал. Хөндлөнгийн гэрчүүд дундуур нь орж, таслан зогсоох оролдлого хийх үед тохиолдлуудын талаас илүү хувьд дээрлэхэлд 10 секундын дотор зогсдог байна. Чимээгүй байх нь хизээж хохирогчд тусалдаггүй. Зөвхөн дээрлэхэгчд тусалдаг. Одоо дуурах цаг нь болсон. Сурагчдын өөрсдийн оролцоог сайжруулах үүднээс би Safe Report-ыг бүтээсэн юм. Бидний платформ сургуулийн орчин дах дээрлэхэлтийг мэдээлэх, аюулгүй, найдвартай бөгөөд бүрэн нэр нь нууцлагдсан аргыг санал болгож байгаа юм. Та хохирогч байх, эсвэл бидний өмнө харсан шиг бичлэг хийсэн гэрч байх нь хамаагүй таны дуу хоолой чухал. За одоо тэгэхээр хэдүүлээ энэ вебсайт нь одоо яаж ажиллаж байгааг харъя. За тэгэхээр хамгийн ихтэй мэдээж сурагч тэр асуудлыг бол мэдээлэх хэрэгтэй. Тэнгүүд сурагч ингээд ороод ирэнгүүт сургууль сонгох хэсэг байгаа. За тэнгүүд энэс харж агаад сургуулаа сонгочин за хэдүүл SQL тест гэдэг энэ сургуулийг сонгочих зүгээр хэдүүл тестлж байгаа юм. За тэнгүүд ямар анги юм? Өөрөө ямар ангийн гэдгийг сонгоод 10A юм уу B юм уу? За энэ дээр зүгээр тест учраас view гэдэг ангийг сонгочих. Тэнгүүд ямар төрлийн зөрчилийг мэдээлэх гэж байгаа вэ гэдгийг хэдүүлээ сонгох нь байна. За хэдүүлээ бие махбодын гэж сонгочих. За тэнгүүд за юу гэдэг чинь те. За зодон гэж биччихээс та зүгээр зодон гэж биччихээ те. За тэнгүүд энэ мэдээлэх нь. Тэгэхээр энэ хаашаага очиж байгаа юм бэ гэвэл SQL тест гэдэг тэр сургууль одоо чи наадтай холбогдоод ямар ажилтнуудаа нэмхийг хүсэж байгаа юм те тэрийг мэдээлэх. Ангийнх нь багшд нь энэ мэдээлэл очиж болно. Аль эсвэл сургуулийн нийгмийн ажилтнанд очиж болно. Аль эсвэл сургуулийн менежерч очиж болно. Аль эсвэл сургуулийн захиралд очиж болно. Аль эсвэл бүгднөрөө нь очиж болно ч гэдэг юм уу те. Энэ байдлаар одоо уян хатнаар ажиллах бол боломжтой. За тэгээд дахин мэдээлэх бол
энэ дээрээ дарчиж болно. За тэгээ буцахаар бол хэдүүрээ буцсан. За тэнгууд хэдүүрээ ийшээгээ орцгоё. Одоо энэний дараа юу болох юм бэ гэдгийг нь бол эндээс харагдана. За захирлын порталоор хэдүүрээ орж ийн. За тэнгууд одоо энэ хуудас руу ороод үзвэл ийм юм гараад ирэх нь. За тэгэхээр 3 мэдээж эргээгдсэн тэрний 2 нь шийдэгдсэн байх нь байна тийм ээ. 2 нь шийдэгдсэн. Тэгвэл нэг нь уншаагүй хэдүүрийн саяны юу яасан. Харуулсан. За тэгэхээр энэ дээр бол одоо ингэ зөрчлийн дэлгэрэнгүй мэдээж нь ингээ гараад ирнэ. Тэгээ ямар ангид юм гэхээр бие махбодын эргээсэн огноо нь энэ дээр гараад ирж байна. За тэгээ сурагчийн тайлбар нь бол энэ дээр гараад ирж болж байгаа. За тэгэнгүүт өөрөө тэрийг аваа шийдвэрлэж байгаа бол одоо энэ ингээд хэрвээ бүх ажилтан руу нь яваад тэр багш нийгмийн ажилтан сургуулийн менежер захирал бүх багш руу нь яваад тэгээ аль нэг нь шийдвэрлэж байгаа шийдвэрлэж буйгаа энэ дээр дарчихна. Тэнгүүд одоогийн төрөнд солигдчихно. Шийдвэрлэж буй. Тийм учраас өөр хин нэгэн энэ дээр давхар оролцоод байх шаардлагагүй болчихно. За тэгээд хэрвээ тэр хүн өөрөө тэрийг шийдвэрлсэн бол шийдэгдсэн гэдэг төрвийг нь сонгоод шийдэгдсэн болгочноо. За энэ нь бол одоогоор зүгээр юу байгаа учраас зүгээр анхны ийм санаа тэрийгэ буузгацсан зүйл байгаа болохоос биш энийг бол яаж сайжруулах боломжтой. Тэгээд мэдээж би энийг бол хамгийн төгс шийдэл гэж хэлэхгүй хамгийн төгс бас платформ гэж хэлэхгүй. Тийм учраас хэрвээ та бүгдэд илүү энийг сайжруулж болох тийм санаа байгаа бол комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй гэж та бүгдээс хүсгэн байна. За тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү юм байна гэд ойлгочих болох нь байна. Өнөөдөр энэ линкээр орж мэдээлэл илгээж тусламжийн их сурвалжуудыг олж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоход бидэнд туслана. Бид хамтдаа энэ мөчтгийг эвдэж чадна. Дуугаар зөрөгтэй бай, хэдүүлээ хамтдаа дээрлэхэлтийг зогсооцгоё.